Үндсэн аянд нэгдсэн Чимэн стор. Би одоо тантай бас нэг юмны талаар бас ярмаар дээрээс ууш санагдаад байгаа юм байна. Тэгээ юу юм гэхээр одоо энэ монголчууд өдрийн цээр гэдэг амар их ярьж ин л та. Одоо зүгээр адгийн зүгээр нэг жишээ ярих юм бол 2 өдөр хүн үсээд суулгыг их цээрэлдэгтэй. Магадгүй 2 өдөр юмд явахыг цээрэлдэг. Замд гарахыг цээрэлдэг гэл ингээд маш олон юм ярьж ин л та. Тэгээ одоо ингээд цээр яриад дээрээс нь одоо яг энэ цээр гэдэг зүйлийг яг хэн зохиосон байдгийг те 2 өдөр яагаад ер нь тэгвэл өнөөдөр юмд явж болохгүй байгаа нь те зүгээр энэ талаас нь хоёлоо нэг жоохон ярилцъя гэж би дээрээс ч бодоод байсан те. За 2 дахь өдрийн цээрийг бол одоо ярья ямар ч байсан. Гэхдээ ер нь яг хуу монголчууд аж амьдралдаа хэрэгжүүлээд ирсэн олон янзын цээр байдаг юм байна. Одоо жишээлбэл мал хөнгөлөхөөс хүсүүлээл. Унгаа барих. Унагаад хамгаалах гэдэг олон янзын өдрүүд байна. Тэнд нь одоо болдгоо гэдэг одоо өдрүүд байдаг. За энэ хизээ өвсч өгчөөд явсныг бол бид одоо үнэхээр түүх судалж үзэхгүй бол мэдэхгүй. За 2 дахь өдрийн тухайд ярих юм бол за миний мэдсэн ойлгосноор бол жишээлбэл 2 дахь өдрийг одоо дийлэн хүмүүс муу өдөр гэж ойлгоод байдаг. Гэтэл Монголд хөгжөөд ирсэн нөгөө төвдийн ёс буюу шарын шашны ёсонд чинь амьдын үүлэнд ангарах сайн гэж үг өгдөг юм байна. Тэгээ энэ ямар учиртай үг юм болоо гэж судлаад өнөөдөр бид нар энэ нөгөө 7 гариг 7 гаригийг бид нар одоо дандаа төвдөр нь л нэрлээд сурцсан шүү дээ тийм ээ. Ангараг даваа гэж. Гэтэл Монгол нэршлэр нь хайгаатгсан чинь нөгөө 2 дахь өдөр чинь өлзийт гэдэг өдөр юм байна. Тэгэхээр нөгөө 2 дахь өдрийг өлзийт гэж нэрлээд монголчууд нэрлэдэг байсан юм байна. Гэтэл нөгөө төвдийн ёсонд амьдын үлэнд ангарах сайн гэсэн үг байгаа юм чинь энэ хоёр яг нийлээд байгаа байхгүй. Энэ муу өдөр биш юм байна. Энэ сайн өдөр юм байна. Гагцгүй тэр нөгөө өхөстийн үлэнд ч юм уу муу байж магадгүй. Чухам амьдын үлэнд ангарах сайн гэж хэлсэн юм чинь. Тэгээд гаригийнх нь нэр нь өөрөө өлзийт хүнд хэрэгтэй өдөр л гэсэн утга байна да гэж. Миний тайлал ийм л байгаа байхгүй ойлголт. Тийм ээ энэ ойлголтоороо бодох юм бол ер нь энэ өдрийг нэг тийм муучлаадах өдөр биш юм шиг байна. Одоо тэгээд нөгөө хэдхэн жилийн өмнө 2 дахь өдөр холын замд гардаггүй байлаа шүү дээ. Тэгвэл одоо нийтийн тээвэр бүр 2 дахь өдөр гэхгүйгээр өдөр болгон орон нутагт явдаг болчихлоо. Энэ утгаараа хүртэл энэ нөгөө цээрэлдэг өдөр чинь одоо ингээд засагдаж эхэлж байгаа юм шүү гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэг. Ер нь яг хуу бид нар одоо залуу хүмүүс одоо жишээлбэл би бол яг үндэ хэлгээ тийм одоо өдрийн цээртэй магадгүй тийм юм ерөнхийдөө би бол нэг тийм ихтгэлтэй хүн биш байхгүй юу. Одоо жишээлбэл одоо 2 өдөр хүн үсээд суулдгүй гэхэд би бол засуулж л байдаг те. Гэхдээ 2 өдөр замд гардггүй бол бас л гарч л байдаг. Гэхдээ яг хуу Монголын яг хуу ингээд явсаар хагаад энийг ингээд нэг юм цээрлэх өдөр шиг болгочоод байгаа нэг сонирхолтой байгаад байгаа байхгүй. Жишээлбэл тэрийг нэг хүн тодорхой хэмжээгээр 2 дахь тэгэж болдгоо гэдэг юм явсаар нь байгаа л тийм болцоод байгаа зүйл гэж би бол хувьдаа бодоод. Тэгээд 2 өдрөөс гадна бас нэг юм байдаг шүү дээ. Гал тахлахтай өдөр, гал тахтгүй өдөр. За би одоо магадгүй залуу учраас одоо надад одоо юу гэдгийг тгий санагдаг байж болно. Гэхдээ одоо жишээлбэл хүмүүс тэгдэж штэ ирж үзүүлж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те та тэд өдөр гал тахих уу те тэр өдөр тахлахтай өдөр үгээд минийхаар бол зүгээр яг үнэндээ хэлэхэд өдөр болгон сайхан мандах улаан нар минь гарж ийн те нар гардгаараа гарч Монголын амьдрал явдгаараа л явж байгаа пасалж аргадгаараа л жаргаж байгаа. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар энэ цээр гэдэг юмнууд дэндүү их жоохон туушраад байгаа юм шиг л надад санагдаад байгаа миний хувьд. Тийм ээ. Ер нь бол аливаа ямыг хэтрүүлээд ирэхээр л бурууддаг. Тэрний л нэг жишээ байхгүй юу? Одоо миний ойлголт ч чамтай бол санал нийлж л байна. Хитрхи юм болгоныг цээрлэх юм бол хийх өдөр ёстой нэг сэрэх өдөр баясах өдөрч байхгүй болчих юм шүү. Миний бодлоор бол миний өөх өдрөөс бусд өдөр бүгд сайн өдөр л гэж боддог шүү. Надад сайн өдөр. Ямар сайндаа өдөр юугаар хэлдгийг өглөөгөр хэлдэг гэдэг үстэй. Өглөө гэдэг чинь чамд энэ өдрийг өглөө чи юу их үү гэдэг тайлбар хүртэл байгаад идэг шүү. Тэгэхээр ертөнцийн өглөө болцоод байхад би тэрийг муу гэж үзээд ах юм бол надад муугаар л нөлөөлнө шүү. Нөгөө сэтгэлийн юм байгаа. Тэгээ энэ дээр яг хуу энэ зурхаан ёсонд яг юу гэж үздгийг мэдэхгүй. Энэ өдрийн цээр гэдэг юм бол яалтчгүй нөгөө зурхаан ёстой холбоотой юм байл. Тийм болохоор энэ зурхаан ёсноос одоо тайлбар хүсвэл энэ дээр арай илүү тайлбар авах. Гэтэ бас зарим одоо би зүгээр зарим нэгэн бөөнөрөж гисэн харж ахт гэдэг байхгүй. Өнөөдөр буулттай өдөр тий. Өнөөдөр л буулттай өдөр бус өдөр бол бууж болохгүй юм шиг юм ярих гэдэг байхгүй. Энэ дээр та яг юу гэж боддог ер нь бөөнийн үед ярих. Шаардлагатай үе гарах юм бол хизээч болгож болно шүү дээ. Харин тийм. Жишээлбэл хажуудах ханчин ч юм уу үр хөвгт чинь өвдөөд
яалтчгүй одоо өхлийн ирмэг тулцсан байвал бөөлдгөө өдрөө гэж хүлээж байгаа хүлэх юм уу? Болохгүй үстэй. Харин тэрийг л би тийм учраас би бол энэ өдрийн цээрэн дээр ер нь их ингэж туйлшрах хэрэггүй байна л гэж боддог. Шаардлагатай бол өдөр шөнө ялгаа юу байдгийг бэ? Тэр хүний төлөө хийх үлээ хийгээд буулгаж болно шүү дээ. Би энийг бол одоо бүр нэг учиргүй ихээр цээрлээд хориглоод байхаар тийм аюултай юм бол байхгүй хаа л гэж боддог шүү дээ. Энэ бол тийм яг уу шаардлагатай шалтгаан далдын юм байдаг л баг. Гэхдээ бол энэ бүр нэг учиргүй туйлшраад байгаа ерөөсөө биш баха. За ерөнхийдөө би болохоор яг л ингэж л бодож л явсан. Тэгээд яалтчгүй л ингээд зүгээр ер нь ингээд яг хараадах тийм байдаг байхгүй. Одоо жишээлбэл ингээд 2 өдөр ингээд хүн амар бага байдаг. А бус өдөр ингээд их байдаг. А энэ зүйлийн талаар л би тантай ярилцаад. Миний бодож исэн зүйл ерөнхийдөө л яг л ийм л зүйл байсан. Тэгээд энэнийг болохоор нөгөө хүнтэй нэг хүн ярихаас цааш тийм хүн ичгээс нааш сандаггүй. Цаас чичгээс нааш цоордоггүй гэдэг шиг. Надад бас нэг юм тохиолдож байлаа л да. Зуны дунд сард хүн эмчилт хүн гинэ гэж. Яалтчгүй тэр хүн биеийн муудаад байгаа бол тэгээд эмчилгүй байж байгаад өнгөрөх юм уу гэж. Би яг өөрт нь хэлээгүй ч гэсэн дотроо тэгж бодоод өнгөрсөн. Тэгээд хөрх эмчилгээгээ тэр сарда яг өмжтсөн тэр хүмүүс нөгөө бодолтоор итгээд. Тэгээд тэр хүн наслаагүй л дээ. Тэгээд ер нь нэг иймэрхүү юмнаас хүн алддаг юм байна гэж. Тэгэхээр хүн энэ сүсэг бишрэлгээ чимийг хэтрүүлж болохгүй маань, туйлширж болохгүй маань. Хэрэгтэй юм а хэрэгжилж л байл та. Тэр үнэхэрийн батлагдсан юм байна гэдгийг бол би ойлгохгүй. Яалтчгүй одоо зуны дунд сард хүн эмчилдэггүй гэхээсээ илүү хүн эмчлээд үрдэн багтаа байдаг юм а гэж яриул тэр арай зөв болох байх. Гэтэл хоёр дахь өдөр ерөөсөө бүх юмд муу гэж ойлгоод байвал тэр буруу болно шүү дээ. Тэр одоо ямар нэгэн юмд нь л муу байдаг байж болох юм, тийм ээ. Энэ өнцгөөс нь харуул одоо хүмүүст арай хэрэгтэй ойлголтоо ингэж авал зөв юм уу гэж бодоод байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол ямарваа нэгэн зүйлд одоо туушрна гэхээсээ илүүтэй те бас нэг одоо хүн цаг хугацааны одоо жишээлбэл нэг юм байдаг шүү дээ. Одоо магадгүй шууд ингээд омоогцсон зүйл байж болно шүү дээ. Одоо жишээлбэл би одоо гадаад явах гад визэнд орох гэсэн чинь те магадгүй тэр өдөр нөгөө өдөр нь болж таарчих юм бол надад сэтгэлд маш дундуур болчих шүү дээ те. Би яагаад гэвэл тэр зүйлийг одоо дотроо бол би болохгүй гэдэг ойлголт над төрчөөд шүү дээ. Би одоо 2 өдөр явж үсээ засуулдаггүй хүн чинь яагаад өнөөдөр ийм амьдралын ийм том юмд одоо яагаад тэр нь зоогдож байна те. Тий. За магадгүй одоо юу гэдгийг тэр оюун бодлосоо болоод тэр зүйлээ би өөрөө одоо хүн өөрийгөө нэг оюун бодлоороо ингэж застдаг, залдаг гэж ярьдаг шүү. Тэрнээсээ болоод магадгүй миний тэр зүйл бүтэхгүй болвол яах вэ гэдэг бас юм гарч ирж байгаа юм байна. Тий. Чи нөгөө хүн сэтгүүгээр өөрийгөө застдаг, мөн хорлдог гэж ярьдаг шүү дээ. Өөрийнхөө ажлыг хаачдаг. Тэгээ энэ л нэг жишээ шүү дээ. Тийм болохоор хитрхи их ингэж өөрийгөө мууг биш нөгөө сайныг сайн явах санааных, сайхан явах заряных гэж сайн явах санааных гэж хэлчихээд байгаа шүү дээ. Тэгэхээр санаагаа зөв болгоол гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ яриаг одоо бит хоёр би яах гэж дүүлэхаас ингэж асуугаа гэхээр ерөнхийдөө хүн болвол ямарваа нэгэн байдлаар сүсэг бишрэл бол те байж болно байх ёстой. Хүн бий босон цагаас хойш сүсэг бишрэл бий босон байдаг. Тэгэхээр за ямарваа нэг юм хит их туушрахаа болёо гэж л ерөнхийдөө хэлэх. Хэлж байгаа одоо уриалгах юм те. Дими хор болдог те. Тэрнтэй адилхан ерөнхийдөө тэгжил уриалж байгаа шүү. Тэгээд хүмүүс маань бас сайхан авах гэхийн ухаанаараа хандаад явах байлгүй те.